Аж ахуйн нэгж хооронд галт зэвсэг шилжүүлэх үйлчилгээ. Тус үйлчилгээг авахдаа эхлээд галт зэвсэг шилжүүлэн авах гэж буй аж ахуй нэгж та шилжүүлэн өгч буй аж ахуй нэгжид хүсэлт гаргахыг анхаарна уу? Хүсэлт гаргаж буй аж ахуй нэгж нь e-business CGM платформд өөрийн аж ахуй нэгжээрээ нэвтрэн орж зүүн дээд буланд байрлах үндсэн цэс цонхыг дарна. Тус хэсгээс үйлчилгээнүүд, компани байгуулах, профайл харах гэсэн 3 сонголт гарч ирэх бөгөөд үйлчилгээнүүд хэсгийг сонгож зүүн дээд буланд байрлах үйлчилгээ хайх хэсгээс галт зэвсэг гэж хайна. Ингээд илэрч хэсэгт галт зэвсэгтэй холбоотой үйлчилгээнүүд гарч ирэх бөгөөд тус үйлчилгээнүүдээс галт зэвсэг шилжүүлэх аж ахуй нэгж үйлчилгээг сонгож үйлчилгээ авах товч дээр дарна. Ингээд үйлчилгээ авах явцын эхний хэсэг буюу сонголт хэсэг харагдана. Тус хэсэгт та ямар зорилгоор гэдгээ чагтлаад холбогдох мэдээллүүдээ оруулна. Үүний дараа мөн ямар зориултаар гэдгээ дахин сонгож галт зэвсэгтэй холбогдох бичиг баримтуудыг оруулна. Дараагийн хэсэгт галт зэвсэг шилжүүлэн өгч буй байгууллагынхаа регистр, хаяг, утасны дугаар гэх мэт мэдээллүүдийг нэмэх шаардлагатай. Дөрөвдүгээр хэсэгт та өөрийн холбогдох мэдээллүүдийг оруулж үргэлжлүүлэх дарснаар таны хүсэлт амжилттай илгээгдэнэ. Галт зэвсэг хүлээлгэн өгч буй аж ахуй нэгж мөн адил өөрийн e-business CGM платформд нэвтрэн орж баруун дээд буланд байрлах профайл хэсэгт дарж зүүн талд байрлах хэсгээс баталгаажуулалт хэсэгт орно. Гарч ирэх дэлгэцэд танд ирсэн хүсэлтүүд харагдах бөгөөд шийдвэрлэх гэж буй хүсэлтийнхээ дугаар хэсэгт дарж дэлгэрэнгүй мэдээллийг нэгтлээд алдаагүй зөв байвал баруун дээд буланд байрлах зөвшөөрөх товчийг дарна. Энэ үед дэлгэцэд төлөв солихтой итгэлтэй байна уу гэх анхааруулга гарч ирэх ба тийм гэж дарснаар та тус хүсэлтийг дараагийн шийдвэрлэх албан хаагч руу амжилттай шилжүүлэх юм. E-business танд зориулав.